За хүн ба орчин манай орон хаана оршдог вэ? За болтой ах Орос улсад сурдаг, хулангийн аав Хятад улс руу хуралд оролцохоор явсан. Харин би Монголд амьдардаг. Энэ улсууд хаана байдгийг хэрхэн мэдэж болох вэ? Үүнийг мэдхийн тулд бидэнд глобус таслана гэж байна. Глобус гэж юу юм бэ? Дэлхийн гадарга дээр хаана ямар зүйлс байдгийг глобус дээр дүрсэлж үзүүлдэг. Жишээ нь дэлхийн улс орнуудыг глобус дээр өөр өнгөөр ялган тэмдэглэдэг. Глобус болон газрын зураг юугаараа ялгаатай вэ? Ярилцаад хэлээрэй гэж. За үүнийг бас дэвтэр дээр зураарай за хүүхдүүдээ. За энэ зургийг ажиглаад асуултанд хариулаарай. Асуултуудыг энэ дэвтэртээ хариулттайгаа бичиж аваарай за. Монгол орныг глобус дээр ямар өнгөөр тэмдэглэсэн байна вэ? Монгол орныг нийл ягаан өнгөөр тэмдэглэсэн байна. Орос болон Хятад улсыг ямар өнгөөр тэмдэглэсэн байна бэ? Оросыг ягаан өнгөөр, Хятадуудыг тэмдэглэсэн. Монгол орон хаана оршдог вэ? Аз тэвд. Орос болон Хятад улсын дунд Монгол орон оршиж байна. Монгол улсын өмнөд хөрш нь ямар улс вэ? Монгол орны хойд ямар улс вэ? Цаасан дээр байгаа газрын зураг биетээр үзүүлсэн глобус хоёрын ялгаа нь юу вэ? За глобус нь дэлхийг хэд дахин багасгасан хувилбар. Газрын зураг бол яах нь вэ? Хавтгаагаар нь харуулсан байх нь шүү дээ, тийм ээ?